Оюутан бүрийг тэтгэлэгтэй болгох шаардлагатай. Ингэж чадвал оюутнууд санаа зовох зүйлгээс суралцна гэж зохион байгуулагчид хэлж байна. Тэтгэлгээ авахын тулд нутгаасаа сонгогдсон гишүүдэд уриалж зөвшөөрүүлэх хэрэгтэй тухай энд яригдж байлаа. Чадварлаг оюутан чанартай боловсрал эзэмшихэд оюутны нийгмийн асуудлыг шийдвэрлэх нь чухал гэж оюутан залуусын сайн дурын нэгдлийн үүсгэн байгуулагчид болоод Монголын оюутны холбооны удирдлагууд үзэж байна. Бид бүхэн хуулийн төсөлд ажлын хэсэгт нь байсан учраас хуулийнхаа төслийг батлагдаагүй байхад нь одоо энэ ажил хаана явна бэ? Өгөөч гэж шаардах эрх байгаагүй. Бид нэр эрх зүйн үндсэндээс нь бид нар оролцсон, ажилласан, хуулиа боловсруулсан их хурлд хүргүүлж чадаж байна. Одоо батлуулахад бид нэр залуучуудтайгаа нэгдэж байна. Өнөөдөр оюутанд өөрөө хүсэл сонирхол байгаа учраас залуучууд нэгдэж явж байна. Түүнээс биш дан ганцаар Монголын оюутны холбоо энэ зүйлийг анх санаачилсан цагаас яваагүй мө гэдгээс харагдаж байгаа бол өрөөсгөл ойлгох байгаа. Бид нар хууль эрх зүйн хүрээнд нь явсан. Одоо гагцгүй шахалт үзүүлэх энэ зүйл заашгүй батлагдах хэрэгцээтэй байгаа гэсэн үзнэрээс бид нар залуучуудтайгаа нийлж дуу хоолойгоо илэрхийлж холбогдох шатны бүх хэлцүүлэгт ороод өдий хурж явж байгаа. Оюутан залуучуудын сайн дурын нэгдэл гэж байгуулагдаад одоогоор 6 сарын хугацаанд үйл ажиллагаа болж байна. Албан ёсоор байгуулагдаад одоо 2 сар гаруй хугацаа болж байна. Тэгээд энэ хугацаанд залуучуудаас нэгт судалгаа авсан. Дараа нь бол залуучуудын бас уулзалт зөвлөгөөнүүдийг хийсэн. За төрийн шийдвэр гаргах төвчнийхэн залуусын дуу хоолойг илэрхийлсэн. Мэдээж энэ юу гэдгийг залуучууд бүгдээрээ заавал тэтгэлэгтэй болоё гэж хүсэхгүй байж болно шүү дээ. Бас хүсчиж болно. Тэгэхээр яг залуучууд юу хүсэж гэнэ гэдгийг тодорхойлохыг нэг хэсэг зорьсон. За одоо бол залуучууд өнөхөр ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл тэр дундаа оюутны тэтгэлэгтэй холбоотой энэ санал дээр бол санал нэгдэж байгаа нь бол ойлгомжтой байна. Дараагийн мэдээж бидний хийх ажлын санал санаачлага бол хуулийн төсөл дээр өөрсдийнхөө санаа оног оруулах байсан. За энийг бол оруулаад хуулийн төсөл албан ёсоор их хурлд очсон байна. Тэгэхээр одоо бол 3 дахь төвчнийх нь энийг батлуулах тал дээр залуучууд дуу хоолойгоо нэгтгэх, за их хурлын гишүүдэд өөрсдийнхөө бас талаас одоо уриалга гаргах, за залуучуудын бас энэ одоо дэд боловсролын чанарыг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэх, залуучууд оюутнуудыг бас дэмжих, мэрэгжилдээ эзэн байхад чиглэсэн энэ ажил дээр одоо уриалга гаргах энэ ажлыг бол хийх гэж байна. Дээд боловсролыг төрөөс дэмжих шаардлагатайг залуус хилээд авлаа. Хэрвээ боловсролын системд өөрчлөлт оруулахгүй бол диплом өвөрдөлсөн хоосон толгойтнууд төрж байна гэж оюутнууд ярьж байсан. Харин оюутнууд Монголын оюутны холбоо оюутнуудын төлөө өөр байгууллагатай хамтрах шаардлага гэж байлаа. Учир нь Монголын оюутны холбооны удирдлагууд оюутнуудаас сонгогдсон. Тиймээс Монголын оюутны холбоо энэ асуудал дээр хайхрамжгүй хандаж байгааг хэлж байсан. За мэдээж студент хэд бол өнөөдөр Монголын залуучуудын ихэнх нь оюутнуудын хамгийн их тохиомж байгаа асуудал санхүүгийн асуудал байхгүй. Тэгээд яагаад энэ студент хэд бол хэрэгтэй вэ гэхээр өнөөдөр тэр оюутан хичээлдээ илүү их анхаарах цаг завыг бас гаргаж өгөх ёстой. Тэгээд зүгээр нэг тараагаад байгаа ш. Тэр оюутан хариуцлагатай байж, тэр оюутан сурч чадж байж студентээ авна тий. Тэр утгаараа бас надад бодит юм шиг санагдсан л да. Чи сурч чадчихвэл хичээлээ хийж чадчихвэл голчоо 3-аас дээш байлгаж чадчихвэл чи тодорхой хэмжээний студент ав тий. Чи тэрнээс муу сурж ивэл студент чи багаснаа. Оюутнууд тэтгэлэгтэй л болчихвол онц сурна гэж байна. Ингэхдээ 3.4 ба түүнээс дээш голчтой оюутан л тэтгэлэг авч болно гэж тооцоолжээ. Энэ нь улс орны ирээдүг гартаа хатгах оюутан залуусаа дотооддоо маш сайн боловсрал эзэмших боломж олгож байгаагийн нэг хэлбэр гэж залуус үзэж байна. Ингэж чадварлаг боловсон хүчин бэлтгэгдэж улс орны хөгжил дэвшилт нөлөөж чадна гэж оюутан залуус ярьж байлаа. Болор туяа сайн заяанаар мэдээллээ.